За өдрийн мэнд. За өнөөдөр Kwaiken гэдэг утганы талаар ярилцъя. Kwaiken утганы Kaiser брендийн Kwaiken-ийн талаар ярилцъя. За Kwaiken гэдэг юм утга байдаг. Энэ бол Японы самурай нарын хэрэгэлдэг. Кинон дээрээс үзчихсэн бол нөгөө эмхтэй самурай нар бие хамгаалах гад ханцуундаа их авч явдаг. Ийм жижиг гоё утга байдаг. Ахуйн хэрэгцээндээ бас ашигладаг. Тэгэхээр энэ утга маань ямар очиртай юм бэ? Яадаг юм бэ гэд мэдээлэл солилцъя. Kwaiken загвар одоо Kaiser-ийн загвар болохоор нитрови гантай, зэврэхгүй, харлахгүй, ир сайн хадгална, бат бөх чанар сайтай. За тийм full tank хийцтэй, G10 иштэй, ишний материал нь G10. Ийм гоё утга байна. Нийт урт нь бол 20 см-тай байдаг. Kwaiken дунджаар 20-с нэг хэтрэхгүй дээ. За тэгээд 90-ний урт 10, ишний урт 10 гэсэн үг. Тэгэхээр ер нь бол их баланстай их гоё ийм утга байдаг. Тэгэхээр утга цуглуулагч сонирхчд бол ер нь бол одоо яг Америкийн зах зээлд бол энэ утга бол нэлээд сайн зарагдж гин гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ Япон утга сонирхдаг ийм боломжийн үнэтэй ийм сайн гантай утга цуглуулагчд бол энийг л авч гин гэсэн үг л дээ. За бас ийм өнгөний сонголттой байдаг. Ийм гоё Kydex хувьтай. Хувь нь бол ингээд бүсэндээ хийчих болно. Үр өвчнөд ч юм уу тохируулж болно. За өнгөний сонголт болохоор ийм байна. За энэ G10 иштэй бас юм харлуулгатай ийм гоё сонголт гэдэг өрөнгөц содон өнгөтэй. Энэ дээр бол гангийн мэдээлэл нэрнийх нь мэдээлэл байна. Нөгөө талд нь Kaiser-ийн логотой ийм гоё full tank хийцтэй. Яг ахуй хэрэглээнд ойр зар авч явахад их хэвтэйхэн ийм гоё утга байна шүү. Тэгэхээр энийг утга цуглуулагч сонирхч та бүхэн бас сонирхоороо тэгээд мэдээлэлээ солилцоорой. Энэ утганы талаар ийм утга цуглуулдаг хүн байвал гоё мэдээлэл солилцоорой. Тэгээд энийг болохоор ер нь бол бас ингээд хүнд бэлгэн төгсөн ч гэсэн айгүй тохиромжтой их гоё хайрцагтай байна. Одоо энэ хайрцаг нь ийм хайрцагтай. Тэгэхээр хүнд бэлгэн дүүгэл бас илүү тохиромжтой юм болов уу гэж ийм бодолд хүрж байна. За тэгээд энэ утганы талаар мэддэг мэдээлэлээ солилцоорой. Дутуу орхигдуулсан зүйл байвал нэмж бичээрэй, хэлээрэй. Ийм гоё утга байна шүү. За анхаарал тавьсан явдал баярлалаа.